За бүгдээрэнд нь эзний өдрийн мэндийг хүргье. Тэгээд хамтдаа өнөөдөр Бурхны үгээс ухаарлын ойлголтыг авахын төлөө Бурхан дандан хамтдаа залбирцгаая. Баярлалаа Бурхан аваа. Хүндрэлтэн бидний төлөө гэсэн таны агуу хайрын төлөө талархъя. Та биднэрт бие биенээ хэрхэн хайрлах тэр үлгэр дуурайлыг Хүү Есүсээр бодтоор үзүүлээд тэнгэрүүд авсан байгаа. Түүний жишээний дагуу бид нар суралцаж бие биенээ хайрладаг болоход та биднийг сургаж өгөөч. Энэ цагийг та ариун сүнсээр удирдах өгөөч гэж таны Хүү Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За бид нэр нэгдүгээр явхан номоос явж байгаа та бүхэн мэдж байгаа. Хамгийн сүүлд 3 дугаар бүлэг дууссан байгаа. Тэгээд өнөөдөр 4 дугаар бүлгээс эхлэе. Тэгээд 4 дугаар бүлгээс би бүхэлд нь явахад бас арай том байсан учраас эхний 12 ишлэлээр таслая. Тэгээд бүгдээр эхлээ хамтдаа уншицгаая. Хайртууд минь сүнс болгонд бүү итэг, харин сүнснүүдийг Бурханаас эсхийг шалга. Учир нь олон хурам шиш үзүүлэгч дэлхийд гарч ирсэн. Бурхны сүнсийг та нар үүгээр мэднэ. Есүс Христ махбод дээр ирснийг хүлээн зөвшөөрч сүнс бүр Бурханаас бөгөөд Есүсийг хүлээн зөвшөөрдгөө сүнс бүр Бурханаас бус. Энэ бол антихрист их бөгөөд та нар үүнийг ирж байна гэдгийг сонссон ба тэр идүүгээ дэлхийд аль хэдийнэ байна. Бяцхан хүүхдүүдээ та нар Бурханых бөгөөд тэднийг дийлсэн. Учир нь та нарын дотор байгаа тэр бол дэлхийд байгчаас агуу. Тэд бол ертөнцийг, тиймээс тэд ертөнцийн юмсыг ярьдаг, ертөнц тэднийг сонсдог. Бид бол Бурханых мэддэг хүн биднийг сонсдог. Бурханаас бус бол биднийг сонсдоггүй. Үүгээр бид үнний сүнс ба мэхлийн сүнсийг таньнаа. Хайртууд минь бие биеэ хайрлцгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. Бурхан цорын ганц хүүгээ ертөнцид илгээсэн нь түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм аа. Үүгээр Бурханы хайр бидэнд илчлэгдсэн юм. Бид Бурханыг хайрлсан бус харин тэр биднийг хайрлаж бидний нүглийн улмаас хүүгээ эвлэрүүл болгохоор илгээсэн. Үүнд л хайр байгаа юм. Хайртууд минь Бурхан биднийг ийхүү хайрлсан бол бид ч бие биеэ хайрлах учиртай. Хинч хизээч Бурханыг хараагүй. Хэрэг бид бие биеэ хайрлвал Бурхан бидний дотор байж түүний хайр бидний дотор төгс болно. За эхний 12 ишлэлийг өнөөдөр ингээ хуваалцах чинь. Тэгээ би 6-6-аар нь хувааж ярий. Тэгээд гэхдээ эхлээд би дарааллын үед 7-оос 12 дугаар ишлэлийг нь эхлээд ярья. За яриагаа эхлэхээс өмнө та нараас 2 асуулт асууя. Библийг одоо нэг 2 үгэнд базаад хэлье гэвэл эсвэл Бурханы бидэнд өгсөн хамгийн агуу тушаалыг 2 үгэнд базаад хэлье гэвэл ямар тушаалыг бидэнд үлдээсэн бэ? Тэ өөрийгөө бүтээсэн Бурханыг хайрл бүх юмараа хамаг байдаг юмараа хайрлагсан. Хөршөө буюу хүмүүсийг хайрлагсан. Тэ бидний эргэн тойронд байгаа хүмүүсийг хайрлагсан. За энэ бол хамгийн агуу тушаал байх нэ. За хоёр дахь асуулт. Та өөрийгөө энд би бас өөрийгөө оруулж хэлж байгаа. Би өөрөөс асууж байгаа гэсэн үг. Та өөрийгөө Бурханыг хэр таньж мэддэг гэж боддог вэ? Ялангуяа цуглаанд олон жил явсан Библийг маш олон удаа уншсан итгэгч нараас асууж байна. Хичээж явандаа гэж ба. Хичээж барилдана гэдэг шиг. За тэгвэл Бурханаа таньж гэнэ үү танихгүй байна уу гэдгийг одоо яаж мэдэх юм бэ? Би Бурханыг ер нь нэг тэдэн өвтэй мэдэндээ гэдэг. Яаж би өөрийгөө мэдэх вэ? Бид нар чинь өөрийгөө заримдаа тэмч бодтоо бас үнэлдэг шүү дээ, тий. Жохон хийсэр нэг бол итгэхий дээгүүр нэг бол итгэхий доогуур ч юм уу. Үнэлэх талтай байдаг тийм эрсдэл байгаа. Тэгэхээр Бурханыг би одоо яг нэг тэдэн өвтөл мэдээд байна да гэдэг бид нар ер нь яаж мэдэх вэ?
Тэгээ хүмүүсийг хайрлаж байгаа маань одоо энэ Бурхныг таньж мэдж байгааг маань хэмжүүр биш, шалгуур үзүүлэлт, хэмжүүр жишг одоо нэг химийн юугаар бол нэг лакмусын цаас нэ тий. Би хүмүүсийг их хайрлаад байвал би чинь Бурхныг бас гайгүй таньж мэдээд байгаа юм байна. Магадгүй 20 жил цуглаанд явцсан, Библийг 20 удаа уншсан тий. Ааха кахутад орох юм бол зөвөр нэг хамгийн дээгүүр нь авах юм байдаг хэрнээ яг бусдыг хайрлах дээр асуудалтай байвал Бурхныг таньж гинөө гэдэг дээр асуудал байна гэсэн үг шүү дээ. Тэгээ энэгээр би юу үгүйсгэж байгаа юм биш, Библийг унших юм цуглаанд олон жил явах нь маш сайн тууштай явж байна. Библийг маш олон удаа уншиж байна гэдэг чинь маш сайн. Тэр байтугай Библийг уншижээж бид нэр Бурхныг таньж мэднэ. Өөр арга зам байхгүй тий. Тэгэхдээ Бурхныг таньж мэдж гин гэд байгаа хэрнээ одоо онлын асар өндөр мэдлэгтэй хэрнээ хүмүүсийг хайрлахгүй бол би Бурхныг яг таньж мэдсэн юм уу? Таньж мэддэг гэж бодоод байгаа мó зүгээр гэдэг асуултыг өөрөөсөө асуух шаардлагатай байна. Тэгэхээр хүн төрлөختний одоо бид нар ингээд орчин үеийн зөндөл контент бий болчихжээ. Уран сайхны кино мөн бүх юм. Тэгээ ялангуяа кинонууд дээр тухайн ямар ч сэдвтэй гэж магадгүй зэ инээд мэн адал явдалтай тэгээ тэр сэдвээс жанраас үл хамааран одоо хайрыг тойрдог тийм кино гэж байхгүй бах тийм үү. Бүх кино ямар нэгэн байдлаар энэ хайр гэдэг юм дээр их бага хэмжээгээр хүндсэн байдаг. Тэгэхээр энэ хайр гэдэг бол хүмүүн төрлөختний хувьд бол тийм чухал маш юм нандин үн цэнтэй ийм ойлголт байх нэ. Тэгээд бид нэр эргэн тойрныхоо тэгвэл дэлхийг харъя. Одоо энэ дэлхий одоо хайраар бэлхэж салгаад байна уу? Ямар байна? Ямар харагдаж байна? Хайр өсрөлөнд орсон байна уу? Кино хийгээд байна. Шүлэг яруу найраг зөндөө байна. Дуунаа зөндөө байна, тийм үү? Тэгээд ягаад тэгээд би эндээс юу хэлэх гээд байгаа юм гэхээр за бид нэр тэр хоёр тушаалыг мэдлээ. Биний хайрлах хэрэгтэй байна. Бурхныг хайрлах хэрэгтэй байна. Хүмүүсийг хайрлах хэрэгтэй байна. Мэдхийн удаа мэдээд байна. Энэ мэдэхгүй итгэж гэж байхгүй бах, тийм үү? За тэг мэдээд яг бусдыг хайрлах гэдэг тэр тэнгуут өөрийгөө одоо маш сайн явж байгаа гэж үнэлж байгаа юм байна уу? За тийм байхгүй бол ягаад би мэдээд байгаа хэрнээ бусдыг хайрлах дээр ингээд жоохон сулдуу байна да гэж бодож байна. Мэдлэг бол байна, мэдээлэл бол байна, тийм үү? Мэдээд байна. Тэгээд хэрэгжүүлэлт байхгүй энэ. Тэгээд ягаад хэрэгжүүлж байгаа юм бол бид нэ. Биднэрт бол Бурханаас өгөх зөвөд байгаа шүү дээ. Бурхан өөрийнхөө дүр төрхийн дагуу бүтээсэн. Хайрлуулах дургу үеийн дотор байна уу? Хайрыг хүсэмжилдэг хүн байна уу? Хин нэгнээр хайрлуулахдаа хүмүүс маш их баяртай байдаг, тийм үү? Бид нар өөрсдөө бас хин нэгэнд хайр өгөхдөө бас баяртай байдаг, тийм үү? Заримдаа биш те, үргэлж биш те. Заримдаа бол бид нэр сэтгэл хөдлөсөн үедээ ч юм уу, баяр хөөртэй байгаад үедээ ч юм ингээд бүхнийг л тэрж амарч юм ингээд хайр бидний дотоос ундарч яадаг тийм юм байдаг. Тэгээд бид нарт тэгэхээр нэг бусдыг хайрлах, бусдаар хайрлуулах нэг өгөгдөл бол Бурханаас өгөгдсөн байна. Гэхдээ тэр маань жоохон гэмтэлтэй. Би нэг дээр ноол дээр ярьжсэн тийм нэг вирусцэн компьютерийн програм шиг. Тэгэхээр тэр маань жоохон гэмтсэн байна. Тэгээд мэдээд байгаа хэрнээ бид нэр харамсалтай яг хайрлж чаддаггүй юм байна да. Тэгэхээр би одоо үнэн хэрэг дээр одоо Бурханыг таньж мэдэх мэдлэг бол уулын орой дээр баг явж байгаа гэж бодож байсан чи бүр бэлтэн явж явах үедээ те 20 хэдэн жил болцсон ч гэсэн те Библийг 20 удаа уншсан ч гэсэн. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр за тэгвэл ингээд мэдээд байна. Тэгэхээр энэ дээр бүр ингээд айхтар хэлсэн байна шүү дээ. Чи Бурханыг таньж мэдж байгаа чинь бусдыг хайрлаж байгаа үгүй гэдгээр л хэмжигдэнэ гэж. Хайрлаж чадахгүй бол Бурханыг ерөөсөө огт таниагүй юм биш үү гэж бүр айхтар хэлсэн байна те. Хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Өөрөө таньдаг гэж бодоод байдаг Бурхан намайг таньдаг уу? Чи юм бэлээ хөө гэх гээд орог тийм. Тэгэхээр нөгөө яа тэгвэл одоо энэ бусдыг хайрлах хэрэгтэй юм тушаад байдлаар өгөгдсөн байна шүү дээ бид нарт тийм. Энэ хүнд хэрэгтэй. Хүмүүс биений хайрлаж бол гоё юу? Тэгээд дэлхий тийм биш л шүү дээ тийм. Тэгээд ягаад хайрлах нь тэгвэл биднэрт хэрэгтэй юм бэ? Хайрлах гэдэг хайрлагч итгээд гээл да одоо би өөрийгөө хайрлагч итгээд миний хувьд төмөрөө миний хувьд бусдыг хайрлах нь надад ч гэсэн бас хэрэгтэй байхгүй. Тэр хайрлуулах гэдэг үнднээс гадна
Яагаад гэвэл нэгдүгээр одоо та нар бие биенээ хэрхэн хайрлаж байгаагаар чинь бусд хүмүүс яана гэдэг лээ. Бурхныг таньж мэднэ. Бид нэр Бурхны нэрийг бусдад муугаар хэлүүлэхгүй бусдад бид нэр Бурхныг сайнаар гэрчлэх одоо гол юу хэмдэ болцол нөхцөл нь юу вэ гэвэл бусдыг хайрлах хайр байх нь шүү дээ. Тэгэхээр хайрлах нэг шалтгаан энэ байна тийм. Бид нэр ятгахтаа сайнаар хэлүүлдэг юм ахэд Бурхныг муугаар хэлүүлэхгүй маань бусдад. Хоёр дахь шалтгаан би өөртөө хэрэггүй байгаа ачаануудыг үүрж явах тэр юмнасаа чөлөөлөгдөх юм байна. Одоо би хайрлаж чадахгүй байгаа бол уучлах чадахгүй тийм үү? Би одоо энэ хүнийг уучлах гэж бодоод байгаа юм. Энэ нэг хайрлах хайр мэд дотор төрөхгүй ч юм уу? Ятгахтаа нэг Бурхны хайр мэд дотор зутагдахгүй бол энэ хүнийг үзий ядаад л байна тийм үү? Эсвэл гомдоол байна, гонсоогоол байна, урам углаад нэг юм гээл. Тэгэхээр бидний дээр ингээд нэг баахан энэ одоо хүмүүстэй харилцах харилцаанаас үүдсэн нэг юунууд байна шүү дээ, ачаанууд байна шүү дээ. Энэ бүх зүйлүүдээ бид нэр дарамтнуудаас бусдыг хайрлаад эхлэх юм бол чөлөөлөгдөх юм байна. Тэгээд бид нэр хүнд хэцүү нөхцөл байдалд орсон үедээ тэр нөхцөл байдлыг давж туулах төвчээр нь бас энэ хайраас үүдэлтэй. Бурхныг таних мэдлэг гэх юм уу те. Бурхныг хэр таньж мэдсэн бэ гэдгээс үүдэлтэй. Бурхныг би ойр дотн таньжээвэл нөгөө нэг хин нэгний амнаас биш те. Урд гарууд энэ дээр яриад байдаг хүмүүсийн амнаас биш. Би өөр амьдралаараа Бурхан надад хайртай да, маш их хайртай. Бурхан надад өрөөл санаа тавьдаг. Бурхан энэ нөхцөл байдлаас намайг аваад гарч ирсэн. Одоо энэ өнөөдөр миний тулж байгаа нөхцөл байдал хүнд байна, хэцүү байна. Тийм. Гэхдээ Бурхан надад хайртай. Бурхан намайг энэ нөхцөл байдлыг ямар байдалд байгааг харж байгаа, эндээс аваад гарна гэдэг энэ төвчээрийг өгөн тийм үү? Хүлээцийг өгөн, мэрэгүү ухааныг өгөн. Юмыг том зургаар харах мэрэгүү ухааныг өгөн тийм үү? Тэр хүндэнд ингэж бухимдахгүй. Тэгэхээр энэ хайрлах шалтгаан нь бол энэ бахны Бурхныг ахаад автаа тийм. Бурхныг муугаар хэлүүлэхгүй сайнаар гэрчлэн хэрэггүй ачаануудаас сална. Хүнд хэцүү нөхцөл байдлуудыг давж туулах төвчээр мэрэгүү ухаан. Ирхнээ энэ дэлхийн ертөнцийн мэрэгүү ухаан биш. За тэгвэл яаж хайрлах юм бэ гэдэг асуудал гарч байна. За мэдээд байна тийм үү, мэдээд байна. Яагаад гэдгийг ч ойлгочлоо тийм. За тэгэд яг яаж хайрлах юм бэ гэхээр хэлээд байгаа. Бурхныг таньж мэднэ л гэж хэлээд. Чи Бурхныг таньж мэдчихээвэл Бурхныг хайрлаж чадна. Яагаад гэвэл бид нэр өөрийнхөө хүчээр хайрлах юм бол ундрмаагийн хошин шогшил юм болно тийм. Хэсэг зур гэгээрээд нэг дургу өрөхөд л дид бүсрэн шүү дээ. Тэгэхээр бидний нөгөө бусдыг хайрлах тэр их ундраг, булгийн их ундраг тэр одоо тасрахгүй, алга болохгүй бидний дотор ингээд цутгагдж яадаг тэр зүйл бол Бурханаас өөрөөс нь ирдэг. Яг бол Бурхныг таньж мэднэ гэж юу гэсэн үг гэвэл хайрыг таньж мэднэ гэсэн үг шүү дээ. Энд дээр юу гэсэн байна? Бурхан бол хайр гэж шүү дээ. Бурхныг таньдаг нь хайрладаг хүн Бурхныг таньдаг гэж хэлсэн тийм. Хайрладаг хүн хайрыг таньдаг гэсэн үг. Эс хайрладаг хүн хайрыг мэддэг. Хайр гэж юу юм бэ? Мэддэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нэр магадгүй багада хүүхд нас маань нөгөө яг тийм төгс сайхан хайрын дунд умбаж өсөв гэж магадгүй хайр гэж яг юу ч юм мэдхгүй тийм. Хайр холын ойлголт байж магадгүй. Тэгэх юм бол Бурхан биднэрт хайр гэдэг чинь жинхэнэ бол нийгэм байт юм да минийх үү гэд үзүүлдэг ийм боломж байгаа. Тэгэхээр бид нар Бурханыг таньж мэдхийн хэрээр хайр гэдэг чинь юм байна. Тэгээд таньж мэдхийн хэрээр бидний дотор тэр бусдыг нөгөө нэг хариу харалгүйгээр Есүсийн тэр хайраар хайрлах. Есүс биднэрт тэр айхтар жишээ үлдээсэн маа шүү дээ. Дайснаа хүртэл хайрлаа гэж хэлсэн маа. Тэгэхээр бид нар одоо янз бүрийн тэр нөгөө итгэгчнэрийн гой гэрчлээдэг сонсч байдаг тийм үү? Үр хөвгтийн амийн хүнөөсөн хүнийг ч гэсэн ингээд очиод халуурч нэг уучлж байгаа. Тэр мундагта тэр хүн очиж уулзлаагүй. Тэр хүний дотор Бурхан ажилласан учраас зүрх сэтгэлээ өөрчилсөн учраас тэр хүн тэр хайртай хүүхдийг нь алсан алуурчныг уучлах ийм хайр тэр хүний дотор цутгагдсан байна. За тэгэхээр бид нэр
хамгийн гол гарц гаргалгаа нь бол юу юм бэ? Яагаад гэдэг дээр биш яаж гэдэг дээр тэгвэл бид нэр ойлголоо тий. Тэгээд хүний ойлголтоор хайр, Бурхны ойлголтоор хайр хоёр бас нэлээд ялгаатай байдаг шүү гэдэг бид нар анхаарах хэрэгтэй тий. Хүний ойлголтын хайр бол сэтгэл хөдлөлт гадаад төрх байдал гэдэг юм уу тий. Янз янзын тийм нэг хөнгөн тийм юмнуудад үндэслэн байдаг бол Бурхны хайр тэрнээс хамаагүй гүнзгий юм аа. Тэгээд Бурхны хайр ямар хайр вэ гэвэл эхлээд болцол тавьж хайрладаг тий. Одоо нөгөө энэ дээр хэлсэн байна шүү дээ. Бидний нүглийн улмаас хүүгээ эвдрүүл болгохоор илгээсэн хайр байгаамаа гэж хэлээд байна. Өөрөөр хэлбэл бид нэр Бурхныг жигтэйхэн эрэлхийлэл хайгаал Бурхан байд юм уу, байдгүй юм уу? Энэ дэлхийн хаанаас бий болцсон бол би ер нь яах гэж амьдраад байгаа юм бэ гэдэг ч юм уу тийм ингээл жигтэйхэн эрэл хайгуул хийгээд байгаа биш тийм. Эсвэл нөө Бурхан таалагдах гээд байгаа биш. Зөв амьдрах юмсан гэдэг байгаа биш. Бурхан өөрийг нь мэддэггүй, өөрийг нь үүсгдэг, өөрийг нь доромжилдог, өөрийг нь нэрч хайдаггүй. Тэр хүн төрлөختнийг эхний алхмыг Бурхан хийсэн. Тэгээ хайр бол дандаа бодит үйлдэл байдаг гэж хэлж байгаа. Тэгээд амаараа зүгээр ингээ яриад байдаг биш тийм. Бурхан өөрөө ингээд бодитоор нь хийцэн учраас дайснаа хүртэл хайрлаа гэдэг тэр тушаалыг бид нарт ам бардам үлдээж чадсан гэсэн. Дайснаа ингэж хайрлаа шүү. Өөрийг чинь доромжилж байгаа, ташуурдж байгаа, гүтгэж байгаа, чамаас сурвж байгаа, чамайг цовдж алж байгаа хүмүүсийг юу хийж байгааг мэдэхгүй байгаа энэ хүмүүсийг уучлаач гэдэг Есүсээс гарсан тийм. Бодитоор харуулсан учраас тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр за чи нэг зөвхт байдлын талаар нэг иймэрхүү оноо цуглуулаад дээр ийм кредит цуглуулаад дээр амжилт чинь нэг 50-аас дээш гаруул чамайг Бурхны амжилтаа авъя доо өөрийнхөө хүүхд олгоё доо гимич яах вэ 0 л доо чи 50% л үзүүлчих юм бол чиний бүх гимич чинь 0 чи гэдэг ч юм уу тэгээгүй эхлээд Бурхан өөрөө алхмаа хийсэн. Эхлээд бид нэрийг өөрийг нь байдаг гэж мэдгэцгүй ирж хаагаачгүй Бурхны эсрэг зүйл бүрээр тэрсэлж ийсэн гэдэг чинь бид нар нөгөө бас ийм ойлгож болох нь хүн төрлөختний хийж байгаа гим нүглүүд Бурхныг яаж өвтгдөг бол гэж та нар бодож ирсэн үү? Бурхан тэр гим нүглүүдийг бас үзий яддаг байгаа шүү дээ. Тэр бол туйлын ариун нэг учраас тэгээд байгаа тэр хүн төрлөخت тэрийг бол мэдхгүйд бол бид нэрээс үүмийнгаар нь хийжсэн тийм үү? За мэддэг итгэж усаа өнөж гэсэн бид нар нэг мэтгэд бас бүдрэл хийгээл Бурхнаа онсоолгол явж яадаг. Тэр нь ингээ Бурхны гараар нөгөө гараа барьцаас та чамаагтай гээд тэгээд биш тийм. Одоо бидний үзэж байгаа нэгдүгээр яваханд гимэн улаагаад Бурхны өмнө ирэх юм бол Бурхан бидний итгэж бидний гим нүглийг ч гэсэн бүгдийг уучлана гэд хэлсэн байгаа. Бурхан өөрөвч нэгүүлсэнгүйгээд сая дуул дээр дууллаа дуунууд дээр дуулдаг те бид нар. Тэгэхээр ийм Бурхан байна. Бурхан дандаа эхний алхмыг хийдэг. Бурхан бол маш биднэрт бол маш их хайртай. Хүмүүс бол биднийг зарим хүн хоорондоо харилцаа хайр болохоор заримдаа бид нэр ихэндээ айгүй чигтэйхэн хайрлаж яснаа тэр хайр нэг өдөр унтраад бүдгрээд бөхөөд алга болоод баг дайсан болоод салах тохиолдол байдаг тийм үү? Найз нөхдөд харилцаа гэдэг юм уу? Эхнэр нөхрийн харилцаа гэдэг ч юм уу? Магадгүй бүр аав ээж үр хүүхдээ харилцаа гэдэг ч юм уу? Тэгэхээр Бурхан бол тийм нөгөө нэг хувирдаг хайр биш. Тийм төгс хайраар бид нарыг хайрлт юм аа. Тэгээ хайр гэж яг юу юм бэ гэдэг Бурхан биднэрт тэгвэл одоо ингээ өөрө боддоор үзүүлжээ. Хүний ойлголтын хайр, Бурханы хайр хоёр бол ингээ зөрүүтэй байх нэ. За тэгэхээр юу гэж уриалах вэ гэхээр одоо эхний 6 ишлэл сүүлийн одоо тийм миний хувьд эхний 6 ишлэлийн хувьд юу гэж уриалах вэ гэхээр Бурханыг таньж мэдэх мэдлэгтэй бүгдээрээ тогтмол өсцгөөё. Тэгээ үүний тулд бид нэр Бурхантай байнга харилцаад байх хэрэгтэй тийм. Бид нар одоо хүн хоорондын харилцаагаар ч гэсэн мэдчих болно шүү дээ. Хин нэг үнийг сургаар мэдчих болно тийм. Тэгээ тэр үний дотор тэр юун дуртай, юу бодож явдгийг тийм дотны харилцаа ерөөсөй байхгүй. Зүгээр л нэг зүс таних төдий. Тэгсэн чинь Бурхан дэвтгэ 20 жил болсон ч гэсэн Бурхантай нэг зүс таних төдий. Бурхан нэг дэгдэл юм шиг байлээ гэдэг ч юм уу тийм. Ийм байдалтай байх үе гэж. Тэгэхээр бид нөгөө энэ Бурханыг
Бурхны ямар сайн гэдэг амсч үзье гэж бас үг байгаа шүү дээ. Тэгэхээр нэг дуул дээр байдаг. Тэгэхээр тэр хэрээр бидний дотор тэр нэг өчигдөр би уучлах чадахгүй байсан өнөөдөр уучлалдаг болдог ч юм уу тий. Өчигдөр би хайрлах чадахгүй байсан өнөөдөр хайрлах чаддаг ч юм уу. Өчигдөр би бодит үйл гаргаж чадахгүй зүгээр амаараа хайртай шүү гэдэг ч юм уу. Ингээ магадгүй зүгээр ингээ нэг бодит үйлдэл болоогүй тийм байсан бол тэр нь бодит үйлдэл болоод магадгүй өөр хүнийг бүр чин сэтгэлээс сонсоод сонирхоод тий юу болоод яагаад тань энэ юмнууд бол бид нэг өөрсдөө амар мундаг бие барьснаар дайчилснаар чигтэх ингэж амар хичээснээр бий болдог зүйл биш. Их сурвалж нь дахиад хэлгээд Бурхан бидний дотор ариун сүнсээрээ ажиллаж ийж бидний дотор тэр зүрхний хөвчөндөлт буюу зүрх эрс өөрчлөлт хагалгаа явагдах нь шүү дээ. Бидний дотор нөгөө хөлдөө төмс байсан зүрх сэтгэлж магадгүй гисдэг ч юм уу те. Ингээд бусдыг мэдэрдэггүй байсан бол мэдэрч эхэлдэг ч гэдэг юм уу те. Бусдын өвдөлтийг хэрэгцээг мэдэрч эхэлдэг. Эсвэл одоо нэг тэгээ ер нь бол энэ ингээд бодит үйлдэл байдлаар илэрч эхлэх нэ. Тэгээд бид нэр хүмүүсийг хайрлахад тийм амархан байдаггүй асуулт амархан биш те. Яагаад тэд нар чинь бидний дуруу хүргээд идэв үсттэй. Урам хуулаад сэтгэл гонсоолгоод итгэл алдаад тэгээ нөгөө нэг ийм байлж гэсэн хүмүүс бол өөрчлөгдөхгүй байх те ихэнх нь л өөрчлөгдөхгүй байх. Тэгэхээр бид нэр хүмүүс тийм байлаж хүмүүс өөрчлөгдөхгүй байлаж бид нэр тэр хүмүүсийн гаргаж байгаа үйлдэлт нь бид нэр тэдний гаргаж байгаа зүйлд нь хандах хандлага маань өөрчлөгдөх боломжтой. Энэ бол сайн мэдээ юм аа. Тэгэх юм бол бид түрүүний хэлснээр те хэрэггүй баахан ачаанаасаа бид нар бас өөрсдөө ч гэсэн чөлөөлөгднө. За эхний 6 ишлэл рүүгээ буцаад орё. Тэгээд энэ антихристийн холбоотой юмнууд надтай дандаа таарад Даниэл дээр баг хэдий таарсан. Нэгдүгээр явган дээр дахиад ингээ хоёр дахь таарч байна тийм. За тэгэхээр энэ дээр холбоотой би юу ярихыг хүсэж байна гэхээр өнөө цагт одоо сошиал медиа мэдээллийн 900 мэдээллийн 900 болжээ. Сошиал медиа гэдэг юм их болжээ. Тэгээд энэ толботой зүгээр практик байдлаар би юу гэж яах гэхээр надад юу гэж бодогдсон гэхээр одоо орчин үед нэг фейк ньюс буюу одоо хуурамч мэдээллүүд зоригтойгоор тараагдж байгаа бүүстлэгдэж байгаа гэдэг тийм нэг мөнгө төлөөд тэр мэдээ тарагч итгэж мөнгө төлөөд нэрээ нууцлаад гэдэг ч юм уу тийм маш олон трол юмнуудаа ашиглаад ингээд тарааж байгаа мэдээлэл зөндөө байгаа. Тэгээд монголчууд бид нар чинь сургаар итгэж домгоор амьдардаг гэд би нэг дээр үед нэг ном уншижсэн байхгүй. Аливаа мэдээллийг сурвалжийг нэгтлэхдэггүй одоо тэртээ дөрөв хол сахалт биенээсээ ингээл амьдарч исэн юм чинь нэг мөртөн өөрөл тэр тэгсэн гинэ энэ ингэсэн гинэ гэдэг гол усаараа шаагалдаад байдаг тий. Тэгээд тэр мэдээ өргөд байгаа мөртөө таварс үнэ хэрэг дээр яг үнэ яриад юм худлаа яриад юм бөө мэд штэ. Тэгээд нэг хинэгний амаар хэлж байгаа үг нь маш амархан итгэдэг нэг талаар гинэ итгэнтэй юм шиг ийм хүмүүс байгаа. Тэгтэл хөгжилтэй орнууд гэдэг байгаа одоо мундаг мэдлэг боловсролын систем мундаг хөгжсөн гэдэг байгаа орнуудын иргэдийг ч гэсэн ингээд тэр иргэдийн сонголтыг ч гэсэн харахаар хүн бол иймэрхүү хуурамч мэдээлэлд их амархан автдаг юм байна л гэдэг нь надад бол харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр хэрсүү байх мэдээллийг ялгаж салгах тэгээд ийм дээр үед бас нэг гэмт хэрэг мэрэг илрүүлэх юутай холбоотой нэг ийм үг байдаг гэсэн шүү дээ. За нэг гэмт хэрэг аллаг гарлаа гэж бодъё. Тэнгуут энэ хүнд ашигтай вэ гэж. Энэ аллаг хүнд ашигтай вэ гэдгээс нь эзнийг хөөж мөрддөг тийм үү. Тухайн үед хэн байсан гэхээс илүү. За энэ хүнийг алснаар хүнд хожоо ирж болох уу гэдэг ч юм. Тэгэхээр бид нөгөө нэг юм ялгаж салгах ийм чадварт бас суралцгаая. Тэгэхгүй бол бид нэг итгэхэд нөгөө тэр троллуудын ингээ сэвэд байгаа юмд өөрөө чин зүрстгэлээсээ ингээ оролцсон байх магадaltaй. За яг антихристийн талаар болохоор энэ бол нэгдүгээр Христ итгэгч хүн байна гэж хэлээд байгаа. Би түрүү чи юм дээр бас ярьжсэн тий. Энэ бол хаа нэг өөр шашны хүн ирчээд ингээд нэг яахгүй. Христийг нэг бужигнуулахгүй. Христийнхний дотроос
Христийн нэрийг барьж, Бурхны нэрийг барьж ярьдаг хүн дотроос л гардаг. Тэгээд хүн төрлөختний түүхэнд бол ийм антихристүүд зөндөө байсан. Энэ Иохан элчин үед ч гэсэн байсан байна. Үнэ цаг үед ч гэсэн байж л байгаа. Тэгээ нэг би бас түрүүчийн дээр хэлжсэн илчлэл ном дээр одоо нэг бүх цаг үеийн хамгийн айхтар антихрист нь одоо ирнэ гэж хэлжсэн. Тэгэхээр энэ антихристүүд бол байсан байгаа ирээдүйд байх болно. Тэгэхээр бид нөгөө ялгаж салах чадвартай ахаад түрүүний хайрын сэдвтэй холбоотой ярихад хэрэг бид нэр жинхэнэ ямаа мэддэг байх юм бол хуурамч ямиг бол амархан тань штэ тий. Мөнгөөр бодох юм бол одоо за жинхэнэ мөнгөнд нэг юм 7-8 шинж тэмдэг байдгаа гэдэг шиг Бурхны имийг ярьж байгаа хүнд Бурхны гэж яриад байгаа хүний амьдрал жишээ нь ийм үр жимсүүд байх хэвээр ийм юм байх хэвээр гэдэг ингээ хараад тэрнээс магадгүй хоёр нь биелж магадгүй. Үлдсэн таван байхгүй бол тэр бол худлаа байна гэсэн үг шүү дээ. Бурхны нэрийг баригч гэсэн үг. Одоо жишээ нь ижил үүснүүдийг яах нь буруу муруу гэл тэнгуут гэл алгаад иччихсэн чинь нөгөө юм чинь яг нөгөө гэр бүлийн амьдрал юм өнүүд нь шал дампаа амтан байл яг хаа зөндөө олон ихнэр сольсон, зөндөө олон хүүхэдтэй, зөндөө олон нууц амрагтай, зөндөө олон завхад зайтай явдалтай. Тэгэхээр юмыг нөгөө өнгөцгөн байдлаар аль нэг өнцгөөс нь гэж гогдож авсан тийм юунаас нь харахгүй том зургаар нь бүтэн зургаар нь харах хэрэгтэй байх нэ. За тэгээд антихрист холбоотой ерөнхийдөө иймэрхүү юм яриад байя да. Тэгээд тэгэхээр бид нэр явж ерөөсөө асуудлын гол юм нахад Бурхан эзний таньж мэдэх гэдэг дээр л тунж унаад байна тий. Хуурамч сургаалыг таних уу байх уу гэдэг дээр ч гэсэн Бурхан эзний таньдаг байх юм бол бид нэр тэр сургаалуудад ингээд амархан тархиа эргүүлээд авчихгүй байна. Бурхан эзний бид нэр сайн таньж амьдралаараа амсч мэдэрсэн байх юм бол Бурхан бидний дотроос аяндаа тэр бусдыг хайрлах зүрх сэтгэлийг цутгаж өгөх юм байна. Та түүний ашиг нь юу вэ гэвэл бид нар ч одоо бас нэг юм нь болохоор агуу захирамж байгаа шүү дээ. Матай 28 дугаар бүлэг дээр байгаа. Тэгэхээр бид нар бусдыг хайрлаад эхлэх юм бол ам хэлээр бид нар Бурхны тухай юу ч яриаггүй байхад магадгүй хүмүүс ирээд асууж магадгүй те. Чи нэг л өөр байна да гэд те. Чи яагаад ийм өөр юм бэ? Тэр үед нь одоо ам баардан бас хэлж болох нь шүү дээ. Есүс Христ миний амьдралыг өөрчилсөн юм аа. Есүс Христ надад энэ хүмүүст санаад авах энэ хайрыг өгсөн юм аа. Урд нь бол би ингэдэггүй байсан юм аа. Би итгэснээс хойш одоо ингээд хүмүүс санаад яваад байдаг болсон юм аа. Хүмүүсийг уучлаад байдаг, өнгөрөөд байдаг болсон юм аа. Чи одоо энэ хүнийг яаж энэ чамайг ингэж яаж хуурж мөхөлж байгаа нэг яаж чи одоо яадаг ч юм уу тийм төвчээд идэв гэх юм. Есүс Христ надад энэ миний дотроос энэ уучлалыг өгөх чадaltaй дээр хайрын зүрх сэтгэлээ өгсөн юм аа гэдэг ч юм. За тэгэхээр дангаар мэдлэг хангалтгүй байх нь байна тийм үү? Бид нэр бол агуу тушаалыг мэдэх нь хангалтгүй байх нь байна. Тэгээ хэрэгжүүлэлт хэрэгтэй байх нэ. За тэг бүгдээр хамтдаа залбираад өнөөдрийнхөө цагийг дуусгая. Баярлалаа Бурхан та бидний хүн нэг бүрийг өөрийнхөө ариун сүнсээр дотроос минь өөрчилж өгөөч бидний дотор байдаг тэр муу муухай зүйлүүдийг бидний зүрх сэтгэлээс гаргаж цэвэрлж хариуцгаж өгөөч. Оронд нь та хүмүүсийг хайрлах, уучлах, инрэх, тэдэнд санаа тавих, тэдэнд туслах тэр чин зүрх сэтгэлийг та өгөөч гэж гуйж байна. Таны хүү Есүсээс суралцахад та туслаарай. Таны хаа яваа газар хамгийн сайнаар гэрчлэхэд та туслаарай. Хүүгээр дамжуулан тань дээр олон хүмүүсийг таны аврал руу авчрахад та бид нарыг ашиглаарай гэж гуйж байна. Есүсийн нэрээр талархах. Амен.